inside job одоо юу гэдэг тэр одоо тэр нөгөө сүрлийн өрүүд гэдэг ингээд ерөөсөө шудраг бусаа хэн нэг хорлоо мөлжөөд байгаа энэ тогтцооны эсрэг яваад байна гэдэг. Би өвгөл чинь чамайг хийлгэж гин гэсэн үг. Тэгэхээр яг адилхан. Дэлхийн агаар мандалгээд байгаа чинь 7 миллиард хүний сүнс нь байхгүй да. 7 миллиард хүний сүнс. Тэгэхээр яг бодролтыг юм хийлгээд байгаа шиг энэ 7 миллиард хүний чинь бас л болгоод байгаа нь одоо энэ грек болоод байгаа үмэн. Африк, Араби орн болоод шүү дээ. Ганцхан тэрэн дунд нь мөн үү? Ясгаяа нөгөө цаанаас идэвчээд байгаа оюун санаагийн чинь өөрсдөө залах гэж оролдлого хийгээд байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгвэл яг одоо яг идэвчүүд. Яг одоо та нэг харах юм тэнийг аль нэгэн тийм нэг одоо юу гэдэг Сирь улс, Йемен улс, эсвэл Ирак гэж харах ёсгүй. Энийг яг нөгөө газар зүйн байрлалаар нь үзээд нөгөө дөрвөн зүйн улсын ёсны аль газар зүйн байрлалд нь аль улсын ёсонд харьяалагдсан байгаа гэдгээр нь харах юм бол тэр хүмүүсийн нийт идэвчээд байгаа юу ч харагдаж байгаа. Нэг юу гэдэг. Түнгийн философи асуудал ярьжсэн чинь. Ер нь хин хүчрэх байсан тэр боцоо хүчрэх бол ганцхан зүү зохиол байгаа. Дэлхийд дээр бол хятад хүчрэх байж байгаа боцоо хүчрэх бол чинь тэр байсан бол тэр одоо 2000-ны сав гэх тийм. Ажиглаад байхад одоо ингээд энэ идэвчлүүд яг тэр нутгаар юм. Этник грек хэсгсүүлэл тийм. Одоо ганц дүнгийн гэсэн иргэн хавцаа. За тэгэл энэ хятад гэсэн ерөнхий идэвчлэл бас ажиглагдаад байна. Тэр яс таны яриад байгаа юу баталгаа болоо гэж. Гэхдээ яг тэр түрүү хэд тэр хүн те одоо ингээд баярхуугаа ярьж байгаа энэ үг маш энгийнээр хялбарчлаа жирүүд ойлгох хэрэгтэй тэр Морган Фрименыг хэлдэг байгаа шүү дээ. Тийм байдлаар задлж ойлгох нь илүү зүгээр. Өөрөөр хүмүүс чинь жишээлбэл ингээд баярхуу ах юм ярихад яг ингээд шууд хүлээж авахгүй шүү. Яг л үл чинь нөгөө бонцсын суур нөгөө ойлгох тохиолцоо тийм ихнээс нь тэгээд хамт тавьж шууд сэтгэл сэтгэл аваа шүү. Тийм. Одоо ер нь хүмүүсийн за бодлоо яг нөгөө түрүүний хэлсэн шүү дээ. Баярхуу одоо юу яриад байгаа юм яриад болчих. Одоо манай нийгмээр тийм болсон. Нийгэм байж байгаа юм чи ердөөсөө ямар нэг юм ихэд түлхдэг те. Тэр юу хүмүүсийг болоод агаж байгаа. Энэ бол ердөөсөө мэдээж бол хүн амьдралдаа байж байгаа болохгүй бүтэхгүй юм үзэл санаануудаас хүн өөрөө явж нэг л тэрэн дунд чинь бол бас гаднаас ирж байгаа мэдээллүүдийг бол ямар нэгэн бол өөрийнхөө оюун ухаанаар оруулж шүүж авахгүйгээр ердөөсөө бүх юмыг бол эсэргүүцэдэг ийм л байдал руу хүмүүсийг оруулчихж байгаа гэдэг чинь энэ чинь бас л зориудаар хийгээд байгаа бас тийм сүүлийн 20 жил бол ерөөсөө одоо Монголын хамгаалах мэдээлэл хамгаалах давхар тийм байхгүй юм гээд тэгээд зав бөмбөгтэй явж байгаа хүмүүс чинь юу гүнрэг юу хутлаа гэж үзэх авах мэдхээр хэлсэн байгаа. Энэ тийм том хямрал орчих юм байна. Эхлээл дандаа нөгөө нэг байгалийн зөнгөөр айцсан зөнгөөр л авах. Тийм. Ер нь болохгүй юм. Яг түрүүний нөгөө нэг ярьсан шүү дээ. Сэтгэлийн үед биеийг хайчих, биений үед хүн хайчих, хүний үед улс нь хайчих гэдэг хааны минь хэлсэн. Тэгээд сэтгэлийн хураагаад зөв төрийн тогтолцоонд оруулсан тогтолцоог чи эргээд итгэл яг тэр арга барилаар нь биднийг эзэмдэх гэж оролдож байгаа. Хүн төрлөختөө. Тэгэхдээ эдгээр сэтгэлийн биш. Мөн үү? Тэр хүнд цаанаас нь заяагддаг тэнгэр гэдэг нэрээр холбогдож явдаг тэр юуг нь биш. Материал зүйлтэй холбосон шунал, хомхоо сэтгэл, эсвэл одоо юу гэдэг тийм юмар нь өөр сэтгэлийн оронд тэрийг оруулсан. Тэрийг бол баян өөрөөсөө хэвлэл мэдээллийн кейсээр тэр бол сэтэл тэр хүний бол одоо юуг нь бол баян өжөөж өгч байгаа байхгүй юу? Энэ техник систем чинь өөрөөр хэлбэл явж байгаа бүх рекламуудад дандаа шунал төрөлх реклам. Тийм тийм. Ерөөсөө тэр энэ тэр завдахгүй шүү. Анзаарах гал нэг урд нь анзаарч ингээ харахаар Google дээр киноч хийсэн хамаагүй. Дундуур нь долларгүй холбоотой юм нэгч байхгүй. Яг тийм байна. Симхэн нэг ингээд нэг доолын дэвсгэрт нүдэнд харагдуулдаг ч байт юм уу? Эсвэл би нэг жоох ингээд гоё ашиг олчлоо ч гэдэм үү? Дандаа нэг тийм долларыг харуулсан ашиг энэ төр гэдэг ойлголтоо явуулаад байгаа. Ерөөсөө хүний чинь тэгээд яг тэрийг ингээд дөнгөлөөд ингээд залчиж байгаа. Олон жил ингээд жишээлбэл нэг болохоо ингээд хүмүүс яг ийм асаа чинь монголч бол тань тэгээд гарцын гэдэг шиг. Шүүмжлэл л тэгээ гарцын яг юу юм бэ гэхээр яг дэлхийн өөрөө бас тийм болсон байгаа. Дэлхийн нийтээр за энэ мөнгө хөлөг тогтолцооч хийсэн сүүдийн нэг альчжээ. Америкийн долларын тогтолцооч бүр ингээд алингийн алдууллаа. Дараагийн дэлхийн 3 дугаар дайныг төгсөж байна. Одоо энэ хаасаа яг юм өсөж орчлоо. Одоо яаж гарч гарцсан аа. Харин яг гарцсан аа. Одоо гарцсан гэдгийг бодоод би бол сая бол би зүгээр ойлгосноо бол бүр ихнээсээ үнсчээж. Тэ одоо нэг нүг яамд одоо эсвэл бол сэтгэлгээ энэ эсвэл
систем одоо энэ үйл санааны систем одоо таны яриад байгаа боловсролын систем, үйл санааны систем, санхүүгийн систем бүх юм үүсэж байгаа засвар нэхгүй бол дахиад ингэж гаргаж байгаа юм уу гэдэг шүү. Бид одоо хаач. Тийм. Одоо бол ер нь зүгээр орчин систем гэдэг шүү. Энэ бол Рочилдийн үеэс гэдэг энэ 200-300 жилийн систем юм шүү. ер нь бол мэдээж Рочилдууд бол одоо ялангуяа өнөөдрийн дэлхийг одоо ч ингээ баццсан байж байгаа энэ санхүүгийн системийг маш том тоглогч юу ч тийм. Тэр бол тэр Ватерлаг доллараас гэж үзэх юм бол 1812 оны төлөвөөс хэлсэн юм гэж. тий. Гэхдээ бол ер нь бол Рочилдуудаас ч өмнө бол бас яг энэ мөнх хүлдэг энэ юм чинь бүр одоо христийн бол одоо анхны библийн бол одоо бичигдчихсэн тэр үеийн одоо юу шүү дээ. Манай эргэн юм өстэй бүр энэ бүх шашны намлалт мөнгө хөлийг хамгийн хүчтэй хордог байхгүй. хамгийн хүчтэй бүр зохион байгуулалттай тэгээ ялангуяа бол нийгмийн оюун нийт хүн төрөлхтний хамарсанд оруулсан нэг тэр тийм баггүй. яг эдгээр л баггүй. Тэрс тухайн үед бол Бальзак Обсегийг биччихсэн. Тэгэхээр мөнгө хөлөгчийн чин байдгийн амьдрал яадаг чиг Обсегийг Монт-Кристтэй гүн дээр хөлгөө баян Рочилд гэж гардаг шүү дээ. тийм. Санаж байна уу тийм хөлгөө баян Рочилд гэж гарч ирдэг. нөгөө Хөлгөө баян Хөлгөө баян гэсэн ойлголттой явдаг шүү дээ. бүр маш их асрал баян гэсэн ойлголтоор бол хөлгөө далайн гэдэг бол одоо Герман хэлсэн. тий Санаатай байгаа байхгүй. тэгээд өнөөдрийн хувьд бол хүмүүс бол над гэсэн бол хүмүүс асууж ирсэн. За яах вэ? Тэгээд ер нь манайхны хүмүүсийн нэг тийм бодол оюуны нэг тийм маш их хялбарлаж үздэг нэг илрэл гэж би боддог байхгүй. Ягаад гэвэл ердөөсөө л ингээд юм ярихдаа зэрэг чинь за яах вэ? Би ер нь бол би ихлээр тэр хүнд нэг 10 минут багтааж юм ярих гэж байсан бол эхний 2 минут сонсоод за одоо яах вэ гэж байгаа байхгүй. Тэр хүн бүр ч бас л нэг л адилхан дэлгүүрээс очиод энэ оюун санааг бол ямар нэгэн байдлаар худалдаад авчин ч гэдэг юм уу. Нэг тэр хүмүүсийн нэг оюун санаа нэг тийм нэг ерөнхийд нь аливаа юмд бол хандж байгаа нэг хандлага болно шүү дээ. Ямар нэг юм ийм. За одоо би надад та яах гэдэг байгаа бол би надад мөнгө байна нэрчлээ аваад хэрэгжилж гэдэг юм. Үгүй байхгүй. Бидний хамгийн гол гарцны хаана байна гэж би ер нь хараад байгаа чинь бидний оюун санааны энэ ухамсарын өөрчлөлтөнд байгаа байхгүй. Хүн болгоны. Өөрөөр хэл юу сонсонгуудаа шууд одоо тэгээ яг надад гаргалгааг нь хэлээд өгчих гэх биш. Мөн үү? Өөрөө тэрийг ойлгох гэж оролдоо. Мөн үү? Ойлгосон хэмжээгээр эн чинь өөрөө пирамид болж Засраад яваад. тий пирамид бол засагддаг байхгүй. Тэгээ энэ дэр юм байна. Түрүү байхад бид ингээд хараад тахаар яг энэ саяны энэ сүүлийн 100 жилийн хүн төрөлхтнийг барьж байгаа тогтолцоо байна шүү дээ. Одоо хүн төрөлхтний энэ дээр түрүүний хэлдэг нөгөө сэтгэлийн үед биеийг хайчих гэдгийг оронд сэтгэлийн оронд өөр юм оруулчлаа дээ эсэг юм байна. Тэгвэл энийг яасан гэхээр өөсөө сэтгэлгүй болдог технологи хэрэгэлсэн байгаа. Сэтгэлгүй болгодог технологи. За юу. Тэр нь одоогийн бидний нэрлээд байгаа боловсролны. Одоогийн боловсрол гэдэг байгаа Стэнфордын, Харвардын, одоо юу гэдэг London School of Economics ч гэдэг юм уу. Нэг гой нэртэй. Тэгээ өнөөгийн нийгэм хүн төрөлхтөн маань өөрөө сэтгэлтэй хүнээс сэтгэлгүй боолын хөдөлмөр эрхэлдэг. Гэхдээ боолын хөдөлмөр эрхэлдэд авдаг цалин нь авсан дипломоор хэмжигддэг тийм хүн сүргийг бий болгоцсон байгаа байхгүй юу? Өөрөөр хэл өнөөдрийн хүн төрөлхтөн бол оюун санаагаараа тодорхой дэлхийн ээж нь өгсөн газар зүйн байрлалууд дээр амьдардаг байсан хүн биш болоод өгөгдсөн дипломоор эренблэгдээд боолын хөдөлмөр эрхэлдэг тийм хүн сүрэг болцсонтой байгаа байхгүй юу? Тэр диплом аавна гэдэг чинь бол би одоо Yale-ийн сургуулийн юм Stanford-ийн сургуулийн гэсэн нэгсэндээ энэ бол зүгээр тамплиерийн клубт бол би өөрөө элсэж чинь гэсэн үг. Өөрөөр юу гэхээр наа чи тэрнээс ямар нэгэн өнөөгийн диплом үнэмжил бол өөрөө бол манай сургуулийн чи дипломтой байсан бол манай одоо юу гэдэг энэ сургуулийн Харвардын бол ингэж энэ зүтгүүлж явдаг бол энэ санаа нэг тийм үстэй. Одоо бол та нар бол бие биенийг бол ингэ таньдаг боллоо. Та нар бол энэ санааг бол нэг хүч болгож одоо албан тушаал босод одоо чинь бизнес юм руу бие биенийг татаж бол ингэж явдаг. Бас л нэг юм одоо хүн төрөлхтний нөгөө хүн төрөлхтний сайн сайхны нэгэн төрөлхтний бол нийтлэг юмнуудаас тодорхой хэсэг улсуудыг бол ялгаж аваад тэднийг тодорхой бүлэг бол ийм сүлжээний зохион байгуулалтанд оруулаад байгаа. Яг энэ юмрууд одоо чинь ялангуяа одоо энэ Америк, баруун Европын бол биднэрт бол сурталчлаад байгаа энэ системүүд тийм үү? Одоо эднэрийг бол дурсан анх одоо гаргаж байгаа гол их усүр, гол үр урхайнууд нь тэнд байж байгаа байхгүй да. Тэр юмнууд нь бодохдоо зэрэг чинь одоо ингээд хүмүүс ч гэсэн маш хүчтэй шүүмжилж тэнд бол одоо чинь яг жинхэнэ бол одоо шинжлэх ухаан судалдаг нэг
одоо бусад факультет юмнууд байж байгаа. А манай бол энэ их хурцлын судалсан юм бол тэнд огт шинжлэх ухаан судлаагүй байхгүй юу? Зүгээр л байнь толгойн юунууд нь бол их хүчтэй шинжлэх ухаан судлаагүй байгаа. А нийгмийнх нь бол Тэд нар бол зүгээр тодорхой тэр бүлэглэлийн одоо чинь үзэл санааг тийм үү яаж нутаг орондоо ирж зүтгүүлэх үү гэдэг имийг судлаад аргачлал заалгаж байгаа. Аргачлал заалгаж. Тэгээд тэдний бол одоо тэр нийгэмнээс үндсэндээ бол тэдний хөлсний зарцуулаад ирж байгаа байхгүй буцаад. Тийм үндсэндээ бол тэнд бол зүгээр яг жаа бүдүүлгээр хэлэхэд тэнд зандан байхаа болчихвол хүрээд ирж байгаа байхгүй юу? тийм үү. Ийм хүмүүс чинь яг нөгөө таны тэгээд бол энд ирээд ирдөөсөл яг л тэдний юм ердөөсөө би зарим асуудаг гайхах. тэдний араас нөгөө эдийн засгийн алдарчнаа жаа. Яг тэгдэг байхгүй ердөөсөө. Тий одоогийн манай боловсролын систем ялангуяа гадаад явж байгаа юм бол хүмүүс эцэг эхчүүд бодох хэрэгтэй. Та нар өөрсний чинь хүүхдүүдийн чинь сайн сайхан эдлээ тийм үү? Ердөөсөө өөрснөө мөнгө өгч тэр муу юмыг сураад байгаа байхгүй юу? Хүүхдүүдээ эвдээд тий. Тэгээд бол шал өөр бол одоо энэ нэгэнт бол одоо мухардалд орсон энэ системийн бол одоо энэ үжил сурталчид нар болгоод тийм ээ. тэгэж авчих. Тийм л арай гайгүй амьдрал байхгүй юу? Биш юу бодуулж штэ. Одоо материалыг утгаараа өөрөөр хэлбэл бүр ингэж байгаа байхгүй энэ боловсролын тогтцог харахаар хаашаа чимтэй гэж тий. Чи боловсролтой бол чи илүү их юм сур гэдэг хүүхдийг ингэж амтлаад байна шүү дээ. Энэ юу гэж юм нэхэр чи тийм болох юм бол хүнд өөрийнхөө над хүс хүчээ үнэлээд илүү цалинтайд өөрөөр бол гэж байгаа байхгүй. Тий. Яг үнэ үндсэндээ бид нар хизээ өөрийнхөө хүүхдийг бие дагаад амьдрах ухаантай бол тий анхнаасаа ийм гэж ирсэн. Одоо бүх том зарим ярихгүй шүү дээ. Харахад бол тэд нар бол ингээд чадлаараа бизнесмен болсон. Тэд нар боловсрол гэдэг юм гатын ховортой ховормоо. Гэтэл нийт боловсролын тогтолцоо нь юу вэ гэхээр яг тийм үү. Чи ирээдүйд зарц болох учраас сайн болохын тулд бүх юмыг сур гэдэг ингээд алаад байгаа юм. Яг тэний нөгөө боловсролын системийн тухай очиж нөгөө байсан. Яг л тийм билээ шүү. Тэгээ бүгдээр яг тэглүү өрсөлдөгч шүү. Одоо хэдэн 100 мянган хүүхэд дунд сургууль төгсөөд хэдэн тэндээсээ өрсөлдөө дээд сургууль дараа тэндээсээ гарч ирээд ингээд нэг юм доктор боллоо гэдэг ингээд явлаа гэхэд чи тэр хүнд л арай илүү үнэлэгдэл тийм хүн болж байна гэсэн үг. Яг үнэ тэрэнд бэлтгэж өгөх байхгүй. Өөрөөр бол бид нар өөрсдөө өөрийн мэдлэгээр хүүхдүүдэд бол болгож бэлтгэж. Тэгэхээр Орабатар бас нэг юм байгаа байхгүй. Бид нар бол одоо чинь бүх нийтийн боловсролын одоо чинь тогтолцоо систем гэж биднэрт бол яриад байгаа. Энэ бол тухайн энэ боловсролын систем гэдгийг анх одоо энэ санааг бол гаргаж ирж зүтгүүлж одоо нийгэмд бол одоо чинь тулгуун хүлээлгэсэн энэ боловсролын системийг үндсэндээ буруу ангилж байгаа байхгүй юу? А бидний өнөөдрийн бол одоо чинь монголчуудын бидний одоо ингээд одоо баг донд бүх нийтийн боловсрол одоо дээд сургуулийн боловсрол гэдэг бол бидний тэр 90% нь боловсрол байхгүй. Тэр улсуудын анхны бодож ирсэн. Энэ бол зүгээр л дэлхийн нийт гүйцэтгэгч нарын одоо гүйцэтгэгч нарын манкурт нь тийм манкурт нь яг ийм хүмүүсийн одоо бүтэн ийм армийг бий болгохын тулд гэсэн байна. А тэгэд тэр бол өөрснийх элит гэж байгаа. Тэр бол одоо хүн төрөлхтөнд хүрэх ёстой бүх энэ мэдээллүүдийг бол өөрснөө өмчилж яваад зөвхөн өөрснийхөө ойр дотны хүүхдүүдээрээ дамжуулж явж байгаа энэ одоо бусад бол хүмүүст тэр үзэл санаа байсныг нь зориуд устгаад ингээд унтуулад яваад байгаа энэ улсууд бол бас нэг хоёрдугаар шатны нэг 7-8% байна. Тэгтээ зэрэг чинь бол бид бол одоо өнөөдөр бол одоо ингээд боловсралтай болчлоо гэдэг ингээд явна гэсэн үндсэндээ бид нар бол одоо хүүхдүүдийн оюун бодол ухаан юмнуудыг бол тодорхой хайрцагт хийгээд байна гэдгийг хүмүүс л тийм энд ийм багбараа одоо ингээд харахад хэлээсэнд оруулаад хамгийн дээд зэрэглэх яг юу заах вэ? Хамгийн дээд зэргийнх нь одоо бид нар буруу юм сурдаг байж гэж тийм хамгийн зүгээр ер нь би бол мэдээж тэр бол дотор нь бол сууж байгаагүй л дээ. Гэхдээ энэ дотор бол яг одоо чинь түрүүчийн одоо бидний одоо баяр хүүгийн болоо түрүү яриад идэг яг энэ гол бол одоо чинь энэ системийг бод дээрээс нь ихшээж үүдэг энэ гол үндсэн хүмүүс яг ийм тэр мэдээлэл байдаг. Тэр юмнуудыг нэмж хийж өгдөг. Одоо ингэж шээ. Америкт муу Англи ч юм хаач оч Швейцарт. Нийтийн боловсрол гэдэгтэй шүү дээ. Энэ 7 миллиард боловсролд хэлээд байгаа хүн төрөлхтний 90% нь мөнгө төлөөд боолын хөдөлмөрийн сертификат авдаг. Энэ хүмүүст ингээд нэг хуваарлагдсан боолын хөдөлмөрийн хаан нь очиж
Тэнийг доллар гэдэг эдний хөссөн үедээ дээр нь тоо тавиад ингээд шийдчихдэг. Тэр үнэлэмжээр нь ямар үнэлэмжтэй боол болох уу гэдэг авдээ. Яг өөртөө хүүхдүүд нь хизээч энэ сурдаггүй. Мөн үү? Хаалттай сургууль. Еврейний ялангуяа хүүхдүүд хаалтаа сургуулж байдгүй. Цэвэг гэрийн боловсрол. Гэрийн боловсролоор. Буюу яг манайхныг дагдаг. Монголчууд тэг гэрийн боловсролоор хүүхдүүдээ боловсруулдаг. Гэрийн удмын оюун ухаанаар хөгжүүлдэг. Дараа нь одоогийн бидний боловсрол гэж буруу ойлгоод байгаа энэ нийтээр нийлж зөв зохицож амьдрах юмыг аргачлал болохоор гэрээс нь гаргаж төр гэж хүмүүсийн төлөө сэтгэл тавихаар хүмүүжүүлдэг байхгүй юу? Тэгэхээр энд ингэс үг яг Монголын биш үү? Амьгүй эд зүйлсийг холбож байгаа нэрүүдийн ашиг бүгдийг нэг үзэх хэрэггүй дээ. Ширээ сандал мандал гэдэг мөн үү? Яг энэ хүмүүстэй холбоотой өгүүдээ утгахыг бол дандаа сэтгэлдээ холбож ойлгохгүй төөрчөөд идэв. Тэгэхээр боловсрал гэдэг бол хүн төрөхөөр нь тэр хүнийг оюун ухааны хувьд боловсруулж өөрсдөө адилхан болгож авчрах эцэг эхийн тэр гэрийн хүмүүстийг боловсрал гэж хэлдэг. Тийм үү. Гэрийн хүмүүс. Хамгийн анхдагч бол за хөгжүүлэх юм шүү дээ. Одоо манайхан хөгжүүлгийн гут нэг баахан байшин барьцыг буруу ойлгоод идэг. Тэгтэл хөгжүүлэх цагийг үүсэрч хөгжүүлэх гэдэг маань хөглөгдөх, хөг гэсэн үгнээс гаралтай буюу мөн үү? Тэр хүний сэтгэл яг өөрийнхөө зөв тэр удмынхаа оюун санаан дээр хөглөгдөж таарах гэсэн ойлголт. Яг тийм байхгүй. Хөглөгдөх. За тэнгуут нь удмынхаа буюу тэр сүнс оюун ухааныхаа ерөнхий тэр юмтай холбогдоод хөглөгдөөд боловсрч гүйцснийхаа дараа гараад төр болоод өөрийн гэр бүлээ бүрдүүлэх. Тэрийг ахуйгаа сайхан болоод чих юм бол өөрийнхөө гэрийнхээ ахуй төрөө бий бол зөв хийж тий? Яг байх ёстойгоос сэтгэлээсээ гүйцэлдүүлэх юм бол дараа нь бусдын төлөө тавьж чадах юм бол төр гэдэг ахуй төрийн сэтгэлийн пирамидын дээшээ явж эхэлж байгаа гэсэн үг. Эндээс ийм юм байгаа даа. Нөгөө чонон сүлдөө шүү дээ. Тэгэхээр одоо тэрэн дээр гардаг шиг нэгэн цаанаасаа гарын 5 хуруу шиг. Тэ чон хонь арслан одоо юу гэдгийг загас жарахаа гэл ингээл цаанаасаа ингээд хуваагдсан юм загасны тавиланг хоньд авчирж өгч болохгүй. Хоньны тавиланг чонд өгч болохгүй. Чонын тавиланг загасанд өгч болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр хамгийн гол одоогийн нэг маргаан мэтгэлцээний юм загас ирчээд өөрийнхөө тавилангаар зүтгээд идэг байхгүй юу? Тэнгуут урдаас нь хонь суучаад гүй тийм биш гэд өөрийнхөө тавилангаар заяа тавилангаар зүтгээд идэг. Эн чинь өнөөгийн олон шашин машин марксизм социализм айгүй олон юмны бодлоо юм. Ганцхан юм дээр л хуваагдчихтэй. Тэ? Тэгэхээр боол гэдэг үгийн тайлбарыг бас зөв тайлахгүй хүмүүс болохоор нэг тийм зодуул нүдүүл тэгсэн хүмүүс шиг ойлгоод байдаг. Уг нь бол анхны хаан гэдэг үг боол гэдэг үг чинь биш та хаах боох гэсэн үгнээс явдээ. Тэнгэрээс ирж байгаа тэ гисгэлийг хааж тэ эргүүлэхгүй байх тэр чадварыг чинь хаан чадвар гэдэг юм. Өвдөс гэдэг юм. Газар дороос өндийж босч ирэх элдэг өвчин дахал элдэг юмыг мөн үү гаргахгүйгээр тэрийг боогоод сайхан зөв амьдрах газрын соёлыг чинь боол чадвар гэдэг байхгүй да. Хаан өвдөс боол чадвар. Гис өвдөс чин чадвар. Чингис хаан гэдэг чинь чин чадвар. Боолчуудыгаа зөв амьдруулж байгаа. Гис нь өвдөс. Энэ амьдралын зөв болгох байгалийн хүчин зүйлийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс одоо бидний маргаан биш үү? Явсаар байгаа энэ боол чадвартай хүмүүсийн хоорондын маргааныг татаж авчиж өөр төстэй яриад байгаа. Яг үнэ. Энэ өөрөлд энэ хаан боол чадварын хооронд жишээлбэл бид нар бол болохын тулд яах вэ гэдэг гаргалгаанд. Тийм. Тэгэхээр эндээс гаргалгаа ингэж ирдэг. Яг явсаар байгаа эцээ. Эдхийн төлөө төрд юм уу? Амьдрахын төлөө идэх юм уу, идэхин төлөө амьдрэх юм уу гэдэг л орж ирдэг штэ. Тэгэхээр Монголын гүн ухаанаар юу гэж үздэг юм гэхээр бид нар бол амьдрахын төлөө иддэг. Яагаад тэгэхээр Баатар хувийг Болор бол баяр хүү гэдэг энэ биеийг олохдоо нөгөө мөнхөд үргэлжилж ирсэн тэр мөнх тэнгэрийн оюун ухаан, өвгдийн оюун ухааныг нэг 20 дугаар зууны төгсгөл 21 дугаар зууны их хүртэл нь өртөөжилж яваа нэг бие нь багхгүй юу. Тэгэхээр тэр оюун ухааныгаа тасдахгүй үднээс энэ биеийг хоололдог учраас бид нар амьдрахын тулд иддэг. Оюун ухааны амьд авч явахын тулд энэ саяны боол гэдэг хүмүүст бол мөн үү газар дээр газрын буйнаар газрын шим тэжээлийг идэж амьдрэх хүмүүсийн хувьд бол идэх нь өөр амьдралын зорилго байдэ. Яг түүний хонь чоноо шиг байхгүй да. Тийм болохоор тэдний имийг өөрсдөө татаж авчирж ярихгүйгээр харин тэдний хоорондоо зөрчилж байгааг бид нар нөгөө яг монголчууд одоо та нар сайн анзаарах юм бол илч болоод яг Чингис хааны үед илч болж очиод мөнх тэнгэрийн зарилгийг
дамжуулах нь өөрөө тэр тухайн удмын хувьд бол ёстой. Тэнгэрийн одоо юу гэдэг одоо үнэхээр ундаг гэж нэрлэдэг шиг аз завшаа. Яг тэр хүн очиж шууд цавчуулна, яргалуулна. Нэг тийм тохиол зөндөө байсан шүү дээ. Затвал тэр хүн нөгөө энэ бие өргөдөх нь хамаагүй. Тэр хүчтэй мөнх тэнгэрийн зарилыг авчиж дамжуулснараа нөгөө өөрийнх нь удмын оюун ухаанч өөрөө мөнх тэнгэрийн ирэмбэн сайжраад дараа хүүхдүүд нь өөрөөсөө тэрийг бүр өшөө хүчтэй өргөлүүлэх чадвартай болж байгаа гэдгийг мэддэг байсан учраас одоо манай настай хүмүүсэнтэй харах юм бол өө за тий би ингэж байгаа тэгчэндээ гэдэг. Гэхдээ аль хэдийн хүүхдүүдтэй юм уу үлдээцэндээ гэсэн байдлаар манай хөгчүүдийг ханддаг штэ. Яг биеийн нэг нас бармарлыг бол тоодгүй штэ. Тийм байгаач. А энэ эдхийн төлөө амьдрдаг хүмүүс чинь бол яг нэг өөрийнхөө биеэр амьдралаа хардаг. Эндээс чинь болоод одоо тэр нэг учир утгагүй амьгүй зүйлийн төлөө хөрсөлтөө, тэмцэл бүх юм болдог байхгүй юу. Гэтэ энэ угаасаа тэдний байх ёстой тавилан. Тэдний шүүмжлэл хэрэггүй. Зүгээр энэ нь өөрөө байх ёстой хязгаараасаа даваад нэгдүгээр хоорондоо байх ёстой хязгаараасаа давж мөн үү загас жараахан хонь чон монтоогоо зөрчилдөд эхэлдэг шиг өөр өөрийн усуух ёсоо сахихгүйгээр газар зүйн байрлалын хувьд таарахгүй зөрчилдөд эхлэх нэг. Хоёрдугаар бүгд нийлээд энэ юмыг зохицуулж идэг бид нар л ирэх хоёр нь л эдний хувьд сүрэл байдаг байхгүй юу? Яг үнэ. Юусоо. Тэр одоо чинь энэ сүрэл одоо яг ингэж хэлэхэд яагаад ингэж шинэ өчтөрөө би мэдээгээр хараа сууж илаа. Occupy Wall Street. Тэ? Хөдөлгөөн ч бүр өшөө хүчтэй болцсон. Тэгэхээр эдгээр хүссэн эсвэлсэн ч тэрийг дарагдуулж чадахгүй учраас мэдээлж байна. Шинэ Евроньюсээр мэдээлж байна. А гэхдээ түүний боловсролд хэлдэг. Мэдээг яаж тайлбарлах өгөхгүй гэдэг чинь өөрөө дахиад манипуляц байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр юуг тайлбарлаж байгаа гут эдгээр болохоор одоо корпорациудын эсрэг тэгж гэн мөн үү? А ерөнхийдөө одоо энэ нэг санхүүгийн те янз бүрийн хэтэрхийг тоглолтууд одоо үүмүүлж гэн тэрнээс болж ажлын байргүй болж гэн гэсэн тийм нэг хялбар тайлбарлаж байгаа. А гэтэл нөгөө хэдийнх нь үндсэн тэмцэл бол энэ сүүлийн 100 жил хувийн компани доллар гэдэг юугаас баталгаажаагүй зөвхөн тэр хүмүүсийн гэртээ суугаад хүмүүсийг харж байгаа дээр нь тоо бичээл гүйлж идэг тэрний эсрэг л яг үнэ. тэмцэж байгаа тэмцэлийг тайлбарлахгүй байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгээд маань корпорац бодчод. Ер нь бол би бас нэлээ энэ бол өнөөгийн орчин үеийн бол одоо банк санхүүгийн тогтолцоо мөнгөний энэ бол ондын тухай бол нэлээ олон хүмүүсийн судалгаа бас зарим нэгэн албан ёсны баримтуудыг олон албан ёсны одоо тэр 90 зорийн зудлага дээр бол гарч байгаа одоо тэр мөнгө яаж бий болгодог те доллар ер нь тэрийг бол манайхан зүгээр доллар гэж утгаар нь авахгүй. Энэ бол өнөөдөр ч гэсэн Монгол банкнд ч гэсэн Монголын арилжааны банкнд ч яг энэ зарчмаар л явж байгаа. Яг тэгж байгаа. Гэхдээ тэрэн дээр нь өшөө бид нар бол одоо нэмэгдээд өшөө тэрэн дээр нь манай өөрийн Монгол улсын Монгол банк өөрийнхөө мөнгөнд тэмдэгнийг гаргах эрхийг алдсан. Энийг currency board буюу мөнгөн одоо колони орнуудад хэрэгжүүлдэг мөнгөний юм тусгай дэглэм баг. Тэгэхгүй дээ. Неоколонч. Тийм, неоколонч яг энэ дэглэм. Бид нар тэгтээ зэрэг чинь Америкийн одоо тэр түрүү бол баярхуу ярьж тэр Occupy Wall Street гэдэг тэр хүмүүс бол долларын эсрэг бол тэмцэж байгаа. Тийм үү? Бид нар бол тэрнэр нэг юмтай тэмцэж байгаа. Бид бол одоо чинь доллартай тэмц мөн энэ дотор байж байгаа. Доллароос шиг хамаарсан байж байгаа. Тэрний доод системд нь байж байгаа байхгүй. Тийм. Ийм хоёр давхар бид нар бол үндсэндээ дамжинд байж байгаа байхгүй тийм. Тэгтээ зэрэг чинь өнөөдөр бол Монголын төр бол одоо чинь Монголын арилжааны банкуд биднээс бол одоо чинь ашиг бусад байхгүй байсан оргуу хоосноос гаргасан мөнгөө бид нар хүлээд ингээд байгаа боловч тэднийг дээрэс нь дахиад тэр санхүүгийн төр рүү Монголын бүх мөнгө гадагшаа Монголд явж байгаа байхгүй юу? Ийм бол бид нар хоёр давхар бол одоо чинь санхүү мөнгөний бол ийм яг энэ дээр бас ингээд дөнгөнд манай үйлчилж байгаа систем яг манай хувьд үйлчилдэг шиг систем байхгүй юу? Яг дэвсэн мөнгөний дарамттай долларын хамааралтай тэрэндээ зохицуулж мөнгөний нийлүүлж татчихдаг. Ахад тэр долларт нь хөнгөн төгчээд. одоо жишээ сая ингээд биднээс нөгөө инх сайхан өргүү Монгол гэж ярьж хэлж байгаа маш зөв. Гэхдээ альва юмны төгс шалтгааныг олохгүй байвал дахиад дутуу хийгдэнэ. Энэ бол эдний хүсээд байдаг юм. Юу гэхээр төгс өөрсдийнх нь уурхал авчрахгүйгээр замаас нь косметик маягийн жоохон зах зээлгүүлээд хооронд нь алдцуулчихд байгаа. Тэгэхээр одоо ингээд юу гэдэг хаан банкнд сарын 3.4% хүүтэй малаа зээлдүүлээд ингээд барьцаанд орцсон монголчуудыг суллахад банкны юу тэр хөөрхөн малаа барьцаанд тавьсан юу гэж бодож байна гэхээр хаан банкыг үзэн ядчих. Энэ мөгөөс болж байна гэж. А гэтэл яг ингээд үзэнгүүт жинхэнэ байна бол одоо өнөөдрийн арилжааны гэд нэрлэгдэж байгаа тэр банкуд нь биш ээ. Энэ банкуудыг яг ингээд зүгээр сайхан
аваад үзээд ингэх юм бол энэ банкуд өнөөдөр биш үү? Тэр барьцаал тавьсан хүмүүстэй адилхан давхар барьцаалагдсан байхгүй юу? Яг үнэ. Давхар барьцаалагдсан. Гарцгүй. Эдгэрт ямар гарцээ? Тэр малчин хүн өөрөө төлөхийн тулд насаараа хөдөлмөрлөөд хэдэн өрөө хөдөлмөрлөөд гарч чадахгүй. Яг тэр шиг энэ малчдыг хичнээн бүх мөнгөний хүүлж аваад цаашаа тушаагач гарч чадахгүй өрөнд энэ банкуднаас давхар орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэний үйл яг Монголд уурхааны үе явсаар байгаа Монгол банк л өрнө. Монгол банкыг тэгвэл энэ хүнд өрхөд байгаа. Явсаар байгаад нөгөө Occupy Wall Street гэдэг нь нийлхээс ураагүй болчихж байгаа байхгүй юу? Холбооны нөөцийн систем. Тий, холбооны нөөцийн систем гэдэг байгаа тий. А тэгэхээр Тэр нь хэдхэн нөхөр вэ гэдэг. Тэр чинь ердөөс 12 банк байгаа. Холбооны нөөцийн систем гэдэг ийм нэрийг бол бүр зориудаар өгсөн байгаа шүү дээ. Тэр бол одоо чинь би зүгээр та нарт ингээд нэг ийм жижигхэн түүх бол ярихад 1913 онд бол тий 13 онд дэлхийн нэгдүгээр дайн бол эхлэхийн өмнөхөн. Тэнд бол бас эдийн засгийн 2007 оны боснод том Америкт бол санхүүгийн том дөргөн болсон. Тэрний дараа бол ердөөсөө хүмүүсийн бодол сэтгэлд бол ердөөсөө тэр үед чинь бол бас мөнгөний хаан шуналт бол янз бүрийн бол эдийн засгийн ийм хүндрэлтэй үеүүдийг далимдуулаад ер нь бол энэ банкирууд чинь бол зөвхөн энэ холбооны нөөцийн системээс гадна бол Америкийн бол түүхэнд 1775 оноос хойш 4 удаа төв банкыг байгуулад тэгээд тэр 4 удаа тэр банкыг нь тэр Америкийн төрд байсан ард түмний одоо шудраг ард түмнийг бол юу дарамжлалтаар тий тэрийг бол устгаж ирсэн байхгүй. Тэгээд ердөөс явсаар байж хагаад хамгийн сүүлчийн Америкийн 2 дугаар банк гэж нэрлсэн байж. Тэгээд тэрнийхээ имийг бол ер нь бол 70 жилийн туршид бол бид нар төв банкны энэ хоёр шаталтай систем байгуулах гал дотроо одоо үзээлсэн байл л да. Тэгээд хамгийн бол одоо чинь хувьсгалын тохироо бүрдлээгээд тэгээд тэрэн дээр бол хоёр том юм хийсэн байж байгаа. Тэрэн дээр болохтой чинь коллежийн багш байсан Woodrow Wilson гэдэг нэг зүгээр коллежийн багш байсан нэг нөхрийг тий одоо тэр бол тэр үеийн хүмүүсийн дуртатгал дээр байж байгаа л да. Тэр бол оноо Wall Street-ийн бол одоо банкирууд дээр тэрний нэг бюро хөтөлцөн орж ирсэн гэж бол бид нар хүн дурсаж ярьж байгаа хгүй юу? Нэг том одоо банкир санхүүч хүн. Тэр бюро нь болохтой зэрэг чинь ирээдүйн Америкийн ерөнхийлөгч гэж. Тэр яг та хүнийг зүгээр л тэр одоо Америкчууд ийм жишээ одоо ийм өргөн сэлгээр ярьдаг ч тийм. Тэгээд бол нэгдүгээр бол одоо чинь Woodrow Wilson-ыг яг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд бол бэлдэх. Тийм одоо нэг том ажиллагаа явагдсан байна. А хоёрдугаарт нь бол ердөөсөө тэрэн дээр чинь Aldrich гэж бол яг тэр сенатын гишүүн байж байсан. Одоо ялангуяа Рокфеллеруудын бол гэр бүлтэй ингээд бүр тийм бүр хамаатан садны одоо энэ үр хөвгтүүд нь хоорондоо ингээд гэрэлцэн ургийн холбоотой ийм улсууд. Тэгээд бид нар чинь бол одоо чинь JP Morgan-ы бол Jekyll гэдэг арал дээр цуглаа. Тэрэн дотор нь бол одоо энэ юу болцсон шүү дээ. Одоо бас судлаач нар одоо энэ хүмүүст бол ойлгомжтой болцсон дээр нь. Тэгээд тэр өдрөөс хоорондоо биеийнхээ огоор нь дуудаж болохгүй. Яг гэвэл одоо тэр зочид буудлын үйлчлэгч, рестораны үйлчлэгч одоо бусад одоо юм байна. Одоо Америкийн нэгдсэн улсын бол Жоржи мужид байдаг тийм Jekyll гэж тийм арал байна. Тэрэн дээр хамгийн анхны бол одоо энэ юунуудыг энэ холбооны нөөцийн системийн одоо акт гэж нэртэй тийм хуулийг тэндээс анхны бол төсөл юмнуудыг гаргаж ирсэн. Тэгээд тэрэн дотор ч 11 хоног өлөөд бид нар чинь тэндээ хуралдаж ярилцаж үндсэндээ бол одоо урд нь бол бэлдээд ирсэн юмнуудаа ярилцаад тохиролцоод бүх одоо хуулийн төслийн хэмжээнд боловсруулаад хилцсэн гэдэг юм байна. Тэгвэл тэрэн дотор ч бол зориудаар бол одоо тэрийг одоо зүтгүүлж байсан бол нэг том банкир байгаа юм л да. Тэр нь бол Warburg гэж тийм одоо банкир. Тэр нь болохтой зэрэг чинь ирээдүйн Америкийн нэгдсэн улсын төв банкнд ямар нэр өгөх вэ гэж тэд нар хоорондоос маргалцсан байгаа л да. Тэгээд тэр нөхөр болохтой зэрэг заавал холбооны гэдэг нэр өгье байх хэвээр. Тийм үү? Холбооны гэдэг нэр өгвөл жирийн ард түмний сэтгэл санаанд болохтой зэрэг энэ чинь холбооны засгийн газрын эд юм байна. Нэг одоо мөнгө санхүүгийн одоо асуудлыг хариуцдаг холбооны засгийн газрын бүтэц байдаг нэг юм одоо агентлаг юм байна гэсэн нэгдүгээр сэтгэл төр тийм үү. А хоёрдугаарт бол нөөц гэж заавал үг оруулах хэрэгтэй гэж. Нөөц гэдэг бол хүмүүс ямар нэгэн эдгэрт асар их хэмжээний нөөц байгаа юм байна санхүүгийн тэр нөөцнөөс мөнгө зээлээд байгаа юм байна гэдэг энэ хоёр юмыг бол оруулах гэж. Федерал фонд гэдэг. Федерал резерв. Федерал резерв гэж юм тийм үү. Тэгээд энийг бол одоо жишээ нь явуулахын тулд чинь мэдээж тэрэн дотор би түрүү хэлсэн 10 хэдэн бол банкирууд ажилласан. Тэр банкирууд бол мэдээж
одоо хоорондоо ус тодорхой хэмжээний бол тэр бялууны бол хэрчмийг авах гэж бодлоо. Тэгээд энэ системийг бол нэг байгууллага биш нэг чинь 12 арилжааны банкаар дамжуулсан ийм систем болгоно. Төв банкны систем гэдэг. Манайд бол ганцхан Монгол банк гэж бол нэг байгууллага байна. Тэр бол Америкийн нэгдсэн улсын төв банк буюу өнөөдрийн байдлаар дэлхийн төв банк болчиход байна шүү дээ. Тэр нь 12 бол ийм арилжааны банк гэж байгаа. Одоо Нью-Йоркийн байж байна. Хувийн банк шүү дээ. Хувийн банк байгаа. Дандаа хувийн банк. Тэгээд тэрэн дотор чинь Америкийн нэгдсэн улсын засгийн газрын хүртэл анхны одоо чинь хувьцаа нийлүүлэх юм дээр бас мэглэсэн байж байгаа байхгүй? Оруулсан байгаа. Анхны эхлээд дээр оруулаад инхлээд бол хувьцааны 10%, 20%-ийг нь Америкийн нэгдсэн улсын засгийн газар өөрөө бол одоо би одоо андуураагүй бол тэрэн дотор 750 мянган алтан одоо доллараар бол худалдаж авах юу юм. Нөгөөдүүд нь болохтой чинь 80-ыг нь авна гэсэн байна. Гэвч засгийн газар тэр 20%-ийг нь даргуулаа. Засгийн газрын тэр 20%-ийг нөөц сулгаж байгаа. Тэгээд нөгөө оргуу хосноос бусад улсуудад одоо зээлэх байдлаар мөнгө олоод тэгээд анхны имийг бол анхны тэд нар бол байгуулсан тий анхны бол байгуулсан энэ одоо юу гэж гэсэн тэднийг шудраг хийсэн байхгүй. Зөвхөн оюун толгойч биш ийм шудраг хийсэн байж байгаа. Наад хуулиа батсан. Дөрмийн санганд хөх байгууллагатай булгаргаар хийсэн. Дөрмийн сан ман бо. Тэр нь хоёрдугаарт нь хууль батлах нь яг манай энэ ашигт мартамдын хууль банкны хууль батлагддаг схем. Манад наадмын өмнө тийм үү шинэ жилийн өмнөхөн хамгийн эзэгтэй нэмийг яг гişүүдэд тоолж үзэж байгаа нөгөө ердийн олонхоор 39 нэм чинь 20 гişүүн байхад болчдөг байхгүй. Тэгэл явуулцдаг шүү дээ хуулийг. Яг тийм схемээр наад федерал резервийн хууль батлагдсан шүү дээ бас. би тэгээд нэгээр баталдаг байсныг жишээлбэл өнцөл өөрчлөлтийн 39 дээр нэмэх нэг болгож өөрчлөлтөд шиг яг тийм схемээр. Тэгээд дээр нь шүү дээ нөгөө хэрэггүй хүмүүсээ томил өгч явуулж өрж яаж хаад яг одоо манад яваад байгаа комбинат шүү дээ бас. Хамгийн анхны бол одоо миний мэдж байгаагаар бол одоо тайр ярьд яг зөв. Миний мэдж байгаагаар хамгийн бол анхны яг 100 сарын баяраар батлсан байдаг ш надад чинь. 1913 оны 12 сарын 22-ны 22-оос 23-нд шилжигчний өглөөний 4 цагт Америкийн нэгдсэн улсын сенатаар бол холбооны нөөцийн системийн акт гэдэг батлагыг бол ердөөсөө маш хурдан оруулж бол батлуулсан гэж. Тэгээд тэр үеийн чинь бол одоо тэр үеийн конгрессийн одоо сенатын гишүүд энэ төр бол түүхэнд өөрсдөө бичиж үлдээсэн байгаа шүү дээ. Энэ бол гадлын улсуудад хууль тогтоож тоглодогтой адилхан хаанаас нь хэн ямар бол хүчин зүтгүүлээд байгаа нь мэддэхгүй энэ хуулийг ингээд маш хурдан ямар ч хэлэлцүүлэггүйгээр хэлэлцүүлсэн мэт болгоод ингээд оруулаад батлуулчихлаа. Манайхаар байнгаар ашигаар хэлцээд хэвээр тэр нь зөвхөн ташинда гарсан. Одоо Монголд энэ хамгийн их хэл амтаа болоод байгаа ихэнх бол одоо жишээ тэр конгрессийн тэр сенатын гишүүдийг бол зул сарын баярын дараа батлана гэж зар тараагаад ихэнх улсууд нь бол тараад гэр бүлтэйгээ зул сарын баяр тэмдэглэхээр яваад өгсөн багт нь хамгийн одоо чинь яг нэг хууль батлахад хангалттай хэмжээний өөрийн улсуудыг авч үлдэж байгаа. Тэгээд тэр шөнө бол бараг үүрээр шихо батлаад тэгээ маргааш өглөөг нь маргааш оройн 6 цаг бол 20 хэдэн минут нь Woodrow Wilson гарын өсөг зураад тэгэл батлуулаад өнөөдрийн дэлхийн төв банк тэгэл хувийн банк болсон. Ийм л тэгээ наадас одоо яг наад технологийн чинь дараа нь ингээд арчил нэрээр бүх дэлхийн улсууд тэрнтэй манайд бол одоо тий одоо манайд шүү дээ хамгийн хэл давтаад байгаа хуулиуд шүү дээ танад хамгийн хэл хам давтаад байгаа хуулиуд шүү дээ. Нэгдүгээрт саяны юугаар явчтэй тоглолцоо хийчтэй нэг хоёрдугаарт нь одоо гişүүд нэх гоё төмөө олон сонгогдож ирчээл зарим нь хуулийн төсөл барьчаад 4 жилдээ батлагдахгүй явчихж байгаа үз. Гэтэл чин яг энэ хэл амтаа хуулиуд чинь ба шүү дээ. Дандаа нэг төсвийн тодтол модлоход ингээд нөгөө засгийн шахаанд оруулсан үед нь засаг барьж орж ирээд 7-8 хоног батлагдтыг. Бүр сурцсан технологи байхгүй наад хийгээ сурцсан технологи. Тэгээд одоо бол юу гэж манайд мэдэрч байгаа юм биш. Одоо биднэрт юу гэж бол тэд нар сурцаад байгаа та нар хуулийн дараа амьдрын шүү гэдэг байгаа шүү дээ. Гол юм. Тэгсэн мөрөөр хууль тэгсэн болохоор бид бол энэ хуулийг чинь хийн бидний одоо чинь тогтоосон энэ тагуул тэгэхээр тэд нар бол ердөөсөө ард түмний бол одоо энэ хүсэл эрмэлзэл эднэрийг бол тэд нар сонсохоо байцсан биз дээ. Одоо энэ дээр дахиад нэг юм гарч ирээд байгаа юм байгаа байхгүй. Яагаад бид нар монголчууд үнэ энэ тогтолцоог анх зөв хувилбараар нь хүн төрөлхтөнд 13 дугаар зуунд Чингис хааны хийсэн үүрэг бол ерөөсөө байгуулсан энэ хүн төрөлхтөний өмнө хийсэн гэдэг нь мөнх тэнгэрийн хүчин дор одоогийн төрийн тогтолцоонд оруулж өгсөнд байхгүй юу? Чингис хаан маань. Тэгээ энэ маань эргээд бид нар дээр ирэхдээ төрөл арилжчихсан. Тэгээ эргээд биднийг нухах гэж ирж байгаа нь энэ нөрөө аливаа юм эхлэл дээрээ ирээд шинээр эхлэх гэдгийг цаг нь болгоцсон байж байгаа.
Тэгээ энэ дэр нэг л юм байлээ. Тэгээ мөнх тэнгэр бол юу гэдэг вэ гэхээр 100 дээрээ энэ тогтолцоо нурна. Тэр нь 2013 он. Америкийн нэгдсэн улс ч өөрөө задарна. Одоо де факто бол ерөнхийдөө их маш задаргаал руу орсон учраас дээж үрийн хизээ болох юм. Гэхдээ 100 насаа үзэхгүй. Манжууд 90 жил болоо үсттэй тий. Тэгэхээр Федерал Резервээр тоглоулдаг, дэлхийг захирддаг энэ тогтолцоо 99 дээр нурна. Хамгийн харин зөвхөн бидний хувьд хамгийн эмгэнэлттэй. Энийг анх үүсгэж хүн төрлөختөнд өгсөн хүний удам тэр оюуны санг хадгалж явж байгаа мөнх тэнгэртэн монголчууд яагаад энэний учрыг олохгүй нэгдэлт би гайхаад байдаг байхгүй юу? Одоо л болдролдох хэд ном гарсны дараа л хүмүүс Тий. яг хөө жижигдэг ном. Тий. Уган бол зүгээр хоёрхан үгээр хэлэхэд л уган ойлгочих хэвээр. Зүгээр л ингээл анх би 2005 онд ч үлээ хэдэн найзартай хэлж ирсэн нэг төр мөрийн гэдэг гişүү интерт. Хөш Федерал Резерв ч хувийн компани биш тэгээд. Тэгээд наад доллар ч хувийн компани өрийн бичиг юм биш тэгээд гингууд ямар ч реакц байхгүй. Тэгэхэд би сэрхгээ гайхаж ирсэн. Уган тэр үгийг сонсонгууд шууд цаашаа ургуулад байна штэ. Хөш бид нар чинь юу илээ? Манай төвөрөгч юу илээ? Ягаад доллартай уягдаад байдаг үлээ? Тэгээ ерөөсөө тэгвэл энэ дэлхийн банк, валютын сан тэ янз бүрийн дэлхийн нэртэй байгууллагууд чинь юу илээ? Эдний бүтцэн байж тэгэл тэгэл интернетээр ороод одоо юу гэдэг? Тэгэл who owns Federal Reserve гэж хайхад тий. Одоо хин Federal Reserve эзэмбэгээ хайхад шүү дээ. Who owns Federal Reserve гэдэг шүү дээ. Саяны тэр 12 банк нийлүүлж байгуулсан тэр удмууд нь одоо Ротшильдийнх нь хаагур байдیں۔ Ротгвелл нь JP Morgan хаагур байдیں۔ Warburg хаагур байдیں۔ Тэ RJ-наас цаана байдیں۔ Бүгд байдаг байхгүй юу? Тэгэл жирийн монгол хүмүүс хүч хэдэн нийлчихсэн гарууд ерөөсөө дэлхийн эрх мэдлийг хөрөлтөд авчихсан байна. А тэгээд энэ хүмүүсийн тоглолтод бид нар орсон юм байна. Нэгдүгээр нь тэ долларыг хувийн компани үйлчилдэг, хувийн компани өрийн бичиг гэдэг нэг үг хэлэхэд монгол хүмүүс сэрх гэл арай жоохон өшөө ядгуур сайтай нь бол хүч би чи ингэж хийгээгүй штэ манай өвөг дээц гэх байхгүй юу? Нэг, хоёр. Тэгвэл ер нь мөнгө гэж юу гэдэг асуулт гарна да. Тэ? Тэнгуут л нөгөө хувилааны алдартай. Мөнгө гэдэг бол бит өмнө хоосон чанар. За энэ дээр бол өстой ядгуур монгол хүмүүс шууд энэ бол зүгээр л хүний сэтгэлгээ юм байл. Мөн үү? Зүгээр л үзэл санаа юм байл мөнгө гэдэг бол. Тэгэл ингээд болчихгүй байхгүй. Энэ хоёр үгийг хэлчихээд өнөөдөр 6 жил болж байна. Улам их өрөнд орцсон. Тэгээ сүүлдээ одоо яаж вэ? Өргөө Монгол гэжээж. Гэхдээ энэ бас энэ нэг талын зөв юм байлаа. Юус ингээ хараад байгаа хувьцгал бол дандаа эцсийн эцэд өрнөөс гарах тэмцэл юм байлээ шүү дээ. Сүүлийн хувьцлууд яг тийм ба. Тийм. Одоо юу гэдэг Америкийн нэгдсэн улс өөрөө тий анхны 13 мужи нийлээд United States of America гэж тий холбооны улс байгуулахдаа яасан? Английн хааны хүүтэй мөнгийг авахгүй гэж шүү дээ. Яг үнэ. Тэгээ болсон байгаа. Яг л дээр баг. Өөрөөр нөгөө гарууд чинь Английн хааны хаанаар Давидудаа мөнгө хүлээд байсан. Одоогийн валютын сан бидэд мөнгө хүлээд байгаа шиг тэрийг эсэргүүцээд ихтэй эзэн тодорхой Англи хаан байсан. Мөн үү? Тэгээд урдаас нь бослоо. Тэгээд Америкийн нэгдсэн улс тусгаар тогтносон. Тэгэхээр нөгөө тусгаар тогтно гэдэг бас хувилааны алдартай хоёр үг байгаа шүү дээ. Энийг манай нөгөө хин Нямжийн Батөр их хурл дээр хэлэхэд би сэрх гээд бүгд хүлээж авах юм гэсэн чинь нэг л тоогоогүй. Батөр юу гэж хэлсэн бэ? Шулганы энэ дээр засаг огцох асуудал дээр гэж хахад хайлва тусгаар улс гэдэг нь өөрөө хуулиа тогтоодог. Өөрөө мөнгө хэвлэдэг байгааг хэлдэг гэсэн чинь нэг ч хүн анзаараагүй. Яг хувьдаа хамбал юу гэж хэлсэн гэхээр төгрөг дээр тогтно. Яг үнэ. Төгрөг дээр тогтно. Төр гэдэг нь хууль тогтоох, мөнгө хэвлэх хоёроос бүрддээ шүү гэж.